Сайн байцгаана уу? Эсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдад зориулан математикийн хичээлийн зөвлөмж хүргэе. Энэ удаагийн зөвлөмжийг Монгол Улсын их сургуулийн математикийн тэнхимийн багш Даян Цолмон миний бие хөтлөө явуулнаа. За бид нар өмнөх хичээлдэр функцийн уламжлалын тухай ярилцсан. За өнөөдрийн хичээлээр бид нар функцийн уламжлал түүнийг хэрэглэн функцийн их бага утга, функцийн өсөх буурах тухай ярилцах болно. За функцийн уламжлалыг хэрэгэлдэг хамгийн чухал хэрэглээний нэг нь бол функцийн өсөлт бууралт, функцийн орчны максимум минимумыг олоход байдаг. За тэгэхээр энэ бүх олох аргын маань хамгийн үндэс болсон Лагранжийн теорем гэдэг теоремын тухай би та бүхэнд цугсхан ярьж өгье. Энэ теорем бол дунд сургуулийн хөтөлбөрт хэдийгээр байхгүй ч гэсэн бидний хэрэглээд байгаа арга яагаад үнэн байгаа, яагаад тийм аргаар өсөлт бууралтыг шинжлээд байгааг тайлбарладаг хамгийн чухал теорем юм а. За Лагранжийн теорем бол АБ хэрчим дээр тасралтгүй түүн дээр уламжлалтай f функцийн хувьд f b-гээс хасах нь f a хуваах нь b-гээс хасах нь a гэсэн энэ харьцаа маань f функцийн c зэг дээрх уламжлалтай яг тэнцүү байхаар ийм c зэг a b завсраас олдно гэсэн ийм теорем байгаа. За энэ теоремын геометри тайлбар юу вэ гэхээр энэ a зэг байна, энэ b зэг байна. A зэг дээрх утга, b зэг дээрх утга. Энэ хоёрыг дайрсан шулуун зуръя. За бид нар бол энэ тоовол энэ улаанаар зурсан шулууны налалт байдгийг мэднэ. Өмнөх хичээлдэр энэ тухай ярилцсан. За тэгвэл энэ f' c гэдэг бол юу вэ гэхээр ямар нэгэн c зэг дээрх шүргэгч шулууны налалт. За тэгвэл энэ Лагранжийн теорем юу хэлж байна вэ гэхээр энэ улаан шулуунтай параллел функцийн графикийг шүргсэн шүргэгч шулуун заавал олдно гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ улаан шулууныг дээш нь параллелаар зөөж байгаад графикийг шүргүүлж болно гэсэн үг. За бүгдээр энэ график дээр А цэгийг хөдөлгөж үзье. Тэгэхэд А цэгийг хөдөлгөх бүрд АБ шулуунтай параллел шүргэгчтэй С зэг заавал олдож байна. За тэгэхээр манай энэ Лагранжийн теоремын утга нь бол АБ гэсэн энэ огтлож байгаа шулууныг параллелаар дээш нь юм уу доош нь зөөж жагаад графикийг шүргүүлж болно гэсэн ийм утгатай байх нэ. Тийм. За бид нар Лагранжийн теоремыг хэрхэн хэрэгэлдэг тухай нэг жишээ авч үзье. За энэ бол бид нар функцийн өсөлт бууралтыг уламжлалын тусламжтай тодорхойлдог. Яагаад энэ арга үнэн байдаг тухай бүгдээрээ ярилцъя. За функцийн өсөлтийг тодорхойлох. За энэ нэг функцийн график байсан гэж бодъё. Манай энэ функц бол за энэ ямар нэгэн y тэнцүү fx гэсэн функцийн график байг. За манай энэ функц маань энэ хоёр цэнхэр цэгийн хооронд бол өсөж байна. Энэ хэсэг дээр бол буурч байна. За би буурч байгаа хэсгийн цэнхрээр зурчээ. За тэгвэл функц маань өснө гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр x1 x2 гэсэн 2 тоо авъя. Гэхдээ x2 нь их бэг. Ямар ч хамаагүй x1 x2 гэсэн тоо авахад их тоон дээр их утга, бага тоон дээр бага утга авдаг бол энэ функцийг өсдөг гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл энд x1 гэсэн тоо авъя. Энд x2 гэсэн тоо авъя. Тэгэхээр аль тохиолдолд алин дээр нь их утга авч ийн гэхээр x2 дээр их утга авч. За буурдаг гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр би энд a1 гэсэн a2 гэсэн 2 тоо авъя. a1 a2 аль нь их вэ? За a2 нь их вэ? Гэтэл утга нь аль нь их вэ? a1 дээрх утга нь a2 дээрх утгаас их вэ. Тэгэхээр буурдаг гэдэг бол юу гэсэн үг вэ гэхээр
их тоон дээр бага утга авдаг, бага тоон дээр их утга авдаг функцийг хэлэх юм байна. За би энэ Лагранжийн теоремыг x1, x2 гэсэн цэг дээр хэрэгжилж үзье. Өөрөөр хэлбэл a-гийн оронд x1, b-гийн оронд x2. За бид нар бол функцийн өсөлт бууралтай холбоотой ийм дүрм мэддэг. Хэрвээ функцийн уламжлал x цэгийн дээр эерэг байвал x цэгийн орчим функц өсдөг. Уламжлал нь сөрөг байвал энэ цэгийн орчим функц буурдаг. За энийг бол бид нар мэддэг. Яагаад энэ үнэн байдгийм бэ гэдгийг Лагранжийн теорем тайлбарладаг. За тэгэхээр бүгдээрээ ингэж үзье. Манай y тэнцүү fx функц маань a-гаас b завсарт a-гаас b завсарт, өөрөөр хэлбэл энэ завсрын цэг бүр дээр уламжлал нь тэгээс их бол AB завсар дээр функц өснө. Өөрөөр хэлбэл энэ чанар маань теорем байдлаар томьёологдвол энэ болно. За тэгвэл энийг бүгдээрээ яагаад үнэн байгаагийг тайлбарлая. Тэгвэл бүгдээрээ Лагранжийн теорем дээр a-гийн оронд x1, b-гийн оронд x2 авъя. Тэгвэл Лагранжийн теоремоор f' c тэнцүү fx2 хасах нь fx1 хуваах нь x2 хасах нь x1 тэнцүү байхаар ийм c гэсэн цэг олдох ёстой. За энэ c цэг хаанаас олдох вэ гэхээр a-гаас b-гийн хооронд буюу x1-ээс x2-ийн хооронд байна. За тэгвэл энэ өгсөн нөхцлөөр a-гаас b-гийн хоорондох бүх цэгдэр уламжлал маань эерэг. Өөрөөр хэлбэл энэ тоо эерэг тоо гарах юм байна. Энэ тоо бол тэгээс их. За x2, x1, 2-ын аль нь их вэ гэхээр мэдээж x2 нь их байгаа. Тэгэхээр энэ хувааж байгаа тоо эерэг. За тэгвэл эндээс харъя бүгдээрээ ямар нэгэн тоог нэмэх тоонд хуваасан чинь хариу нь нэмэх тоо гаржээ. Эндээс бид нар ямар дүгнэлт хийх вэ гэхээр бутархайн хүртвэр маань эерэг тоо. Өөрөөр хэлбэл fx2-оос хасах нь fx1 нь тэгээс их. Энэ юу хэлж байна вэ гэхээр x2 гэдэг цэг дээрх утга нь x1 цэг дээрх утгаас их байна. Өөрөөр хэлбэл их тоон дээр их утга, бага тоон дээр бага утга авч байна. Энэ манай f функц маань энэ хооронд өсөж байна. За тэгэхээр энэ Лагранжийн теоремын хамгийн наад захын хэрэглээ нь функцийн өсөлт бууралтыг тодорхойлох энэ аргыг биднэрт зааж өгдөг байх нэ. За саяны ярилцсан зүйлээ дүгнэх юм бол хэрвээ функцийн уламжлал нь ямар нэгэн a, b завсарт үргэлж эерэг байвал f функцэд энэ завсарт өснө. Хэрвээ функцийн уламжлал нь ямар нэгэн a, b завсарт үргэлж сөрөг байвал энэ завсарт буурна. Хэрвээ функцийн уламжлал нь тэг байвал x0 цэгт экстремумтай байж магадгүй. За тэгэхээр энийг бүгдээрээ сайн харж аваарай. Экстремум гүйч байж магадгүй. За тэгэхээр биднэрт хамгийн чухал юм бол функцийн уламжлалын тусламжтайгаар функцийн экстремумыг тодорхойлох бол маш олон тохиолдолд хэрэглэгддэг. Тэгэхээр дахин анхааруулъя, функцийн уламжлал нь тэг байна гэдэг бол энэ цэг дээр экстремум байгаа гэдгийг нотлохгүй. Харин
функцийн уламжлал нь x0 цэг дээр 3 байна гэдэг бол x0 цэг дээр экстремум байхгүй нотлно. Экстремум байхгүй нотлно. За бүгдээрээ энэ графикийг ажиглая. Энэ график дээр А цэг дээр юу байна вэ? А цэг дээр бол энэ функц минимум утга авч байна. Б цэг дээр энэ функц максимум утга авч байна. С цэг дээр энэ функц минимум утга авч байна. За тэгэхээр A, B, C 3 цэг дээр гурвуулан дээр нь энэ функцийн шүргэгч шулуун x тэнхлэгтэй параллел байна. Өөрөөр хэлбэл энэ шүргэгч шулууны налалт нь тэг байна. Тэгэхээр уламжлал нь бол эдгээр цэгүүд дээр бүх цэг дээр уламжлал нь тэг байх нэ. Уламжлал нь тэг. За одоо тэгвэл бид нар минимумын цэг дээр ч уламжлал нь тэг байна, максимумын цэг дээр ч уламжлал нь тэг байна. Тэгэхээр бид нар энэ уламжлал нь тэг байгаа цэгийг минимум, максимум гэдгийг хэрхэн ялгах вэ? За бүгдээрээ нэг зүйл ажиглая. Минимумын цэг бол функц буурч байгаад эргээд өсөх үед минимумын цэг үүснэ. Харин максимумын цэг бол функц өсөж байгаад эргээд буурах үед максимумын цэг үүснэ. За тэгвэл энэ шинжээр нь бид нар функцийн максимум минимумыг ялгаж болно. Өөрөөр хэлбэл x0 цэгийн зүүн талд нь функц буураад баруун талд нь функц өсвөл энэ x0 бол минимумын цэг. Харин x0 цэгийн баруун талд нь функц x0 цэгийн зүүн талд нь функц өсөөд баруун талд нь буурч байвал x0 максимумын цэг болно. За тэгвэл бид нэр функцийн өсөх буурахыг уламжлал нь эергүй сүргүй гэдгээр тодорхойлж чаддаг учраас бид нар функцийн максимум минимумыг ялгаж чадах нэ. Өөрөөр хэлбэл функцийн уламжлал нь хасах байжгаад x0 цагийг дайраад гарахдаа нэмэх болж хувирвал энэ минимумын цэг. Өсөөд буурна гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр функцийн уламжлал нэмэх байжгаад x0 цагийг дайрч өнгөрөөд хасах болж байвал энэ максимумын цэг байх нэ. Харин бусад тохиолдолд өөрөөр хэлбэл функцийн уламжлал хасах байжгаад хасах. Эсвэл функцийн уламжлал нэмэх байжгаад нэмэх болж хэвээрээ байвал энэ тохиолдолд функцийн экстремум биш. Өөрөөр хэлбэл x0 цэг бол максч биш, минимумч биш. Функцийн экстремум биш байх юм байна. За энэ шинжээр бид нар функцийн максимум минимумыг тодорхойлж болно. За энийг ашиглаад бүгдээрээ функцийн максимум минимумыг тодорхойлъё. Тэгэхээр бид нар саяны ярилцсан зүйлээс функцийн максимум минимумыг хэрхэн тодорхойлох вэ гэхээр эхний ээлжинд энэ тэгшдэглийг бодно. За энэ тэгшдэглийн шийдвүүдийг бид нар бол максимум эсвэл минимум байж магадгүй с жигтэй цэгүүд. За товчоор бид нар цаашдаа үнийг с жигтэй цэг гэж нэрлэнэ. За тэгэхээр энэ с жигтэй цэгийн хоёр талд функцийн уламжлалын тэмдэг ямар байгааг шалгана. Саяны ярьснаар нэмэхээс хасах руу өөрчлөгдвөл максимум, өөрөөр хэлбэл энэ бол өсөөд буурна гэсэн үг. Тэгэхээр максимум.
хасахаас нэмэх рүү өөрчлөгдвөл буураад өсвөл минимум болно. За үлдсэн хоёр тохиолдолд бол хасахаас хасах, нэмэхээс нэмэх эдгээр тохиолдлууд бол экстремум биш гэж ярилцсан. За тэгээд олсон максимум буюу минимум утгуудаа fx дээр орлуулад гарсан хариу нь функцийн максимум утга, минимум утга болно. Гарсан энэ fx-ийн утга нь экстремум утга болно. Эндээс олсон x маань максимум минимумын цэг гэж нэрлэгдэнэ. За жишээ. Энэ функцийн экстремум цэгүүдийг олъё. За энэ алгоритмын дагуу бид нар эхлээд уламжлалаа авах ёстой. За манай энэ функцийн уламжлал бол 3x квадрат хасах нь 3 гарна. Үржигдэхүүн задлуул ингэж задарч байна. За f' x тэнцүү тэг тэгшдэглийг бодох юм бол x тэнцүү хасах 1, x тэнцүү 1 гэсэн ийм хоёр шийд гарна. За одоо бүгдээрээ функцийн уламжлалын эерэг сүргийг тодорхойлъё. Тэгэхээр хасах 1, нэмэх 1 гэсэн цэгүүдийн өөрөөр хэлбэл тоон шулуун дээр энэ юу харуулж байна вэ гэхээр энд хасах 1 гэдэг цэг, энд нэмэх 1 гэдэг цэг. За хасах хязгааргүйгээс хасах 1 байхад функцийн уламжлал эерэг байна. Өөрөөр хэлбэл энд хасах 1-ээс бага тоо орлуулахад функцийн уламжлал эерэг. Хасах 1-ээс 1-ийн хоорондох тоо орлуулахад функцийн уламжлал сөрөг. Энд эерэг байна. За тэгвэл энэ хэсэгт функц өсөж байна гэсэн үг. Энэ хэсэгт функц буурч байна гэсэн үг. Энэ хэсэгт өсөж байна гэсэн үг. Тэгэхээр хасах 1 бол максимумын цэг, 1 бол минимумын цэг байна. За тэгвэл максимум утга нь бол f хасах 1 буюу энд x-ийн оронд хасах 1-ийг орлуулад бодвол 2 гэсэн утга гарч байна. Харин минимум утга нь хасах 2 гэсэн утга гарч байна. За дараагийн жишээ. Бүгдээрээ y тэнцүү x-ийн куб гэдэг функцийг авч үзье. За энэ функцийн максимум минимумыг тодорхойлъё. Тэгэхээр мэдээж саяны алгоритмын дагуу уламжлалаа олох ёстой. Уламжлал бол 3x-ийн квадрат гарна. Энийг тэнцүү тэг. Эндээс бид нар с жигтэй цэгүүд гарч ирнэ. Манай энэ тэгштгэл цорын ганцхан шийдтэй тэр нь x тэнцүү тэг байна. За одоо хоёрдугаар алхамд бид нар тэг гэсэн цэгийн хоёр талд функцийн уламжлалын утгыг тодорхойлно. Тэгэхээр функцийн уламжлал маань 3x квадрат учраас ямар ч нэмэх тооны квадрат ч нэмэх гарна, хасах тооны квадрат ч нэмэх гарна. Тийм учраас тэгийн зүүн талд ч нэмэх, баруун талд ч нэмэх. Тэгэхээр тэгийн зүүн талд функц өснө. Баруун талд мөн функц өснө. Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ функцийн x куб гэдэг функцийн хувьд x тэнцүү тэг гэсэн с жигтэй цэг бол максимумч биш, минимумч биш байна. Үнэхээр y тэнцүү x куб гэдэг функцийн графикийг зурж үзвэл энэ функцийн график ийм график байдаг. Энэ функц дээр максимумч байхгүй, минимумч байхгүй. Тийм учраас уламжлал нь тэг байгаа с жигтэй цэг болгон максимум минимумын аль нэг нь байх албагүй. Энэ x тэнцүү тэг гэдэг цэг бол максимумч биш, минимумч биш байна. За дараагийн хэсэгт бид нар функцийн хамгийн их, хамгийн бага утгыг хэрхэн олох талаар ярилцсан. За энэ хамгийн бага утга олох бодлого бол ихэвчлэн өндөр оноотой бодлогод ирдэг. Тийм учраас та нар өндөр оноо авъя гэж зорж байгаа сурагчид бол энийг заавал эзэмших ёстой сэдвийн нэг. За жишээ. За x кубээс хасах нь 3x функцийн хасах 2-оос 3 дээрх завсардах хамгийн их, хамгийн бага утга.
утгыг олъё. За тэгэхээр энэ өмнөх жишээн дээр бид нар энэ функцийн хасах нэг дээр макстай байна гэж ярьсан, x-1 дээр минимумтай байна гэж ярьсан. За гэхдээ бид нар зөвхөн хасах 2-оос 3-ын хоорондох хэсгийг авч үзэх ёстой. Өөрөөр хэлбэл с жигтэй цэгүүд маань энэ хоёр, тэгтээ хасах 2-оос 3-ын хооронд авч үзэж байгаа. За тэгэхээр энэ битүү завсар дээр функцийн хамгийн бага утгыг тодорхойлох арга бол энэ дүрмээр бид нар тодорхойлдог. Өөрөөр хэлбэл функцийн хамгийн их утгыг олохын тулд с жигтэй цэгүүд болон өгсөн завсрын төгсгөлийн цэгүүд дээрх функцийн утгуудыг харьцуулнаа. За тэгэхээр хас 2 дээрх функцийн утга хэд байна? Хас 2 дээр энэ функцийн утгыг бодох юм бол хас 2-ын куб хасах 8, хасах нь хасах 6 буюу хасах 2 гарч байна. Хасах 1 дээрх функцийн утга маань бид нар энийг түрүүн бодсон нэмэх 2 гарч исэн. 1 дээрх функцийн утга бол энэ локал минимум байсан. Хасах 2 гарч байгаа. За 3 дээрх функцийн утга бол 18. За тэгвэл энэ дөрвөн тооноос аль их нь хамгийн их утга, аль бага нь хамгийн бага утга. За тэгвэл хамгийн их утга маань 18 дээр байх нь байна. X нь 3 үед хамгийн их утга авна. Хамгийн бага утга нь бол хасах 2. Энэ хамгийн бага утгаа 2 өөр цэг дээр авах боломжтой байна. Хасах 2 байхад хасах 2 гэсэн утга авч гин, бас 1 байхад хасах 2 гэсэн утгыг авч гин. За энийг график зурж тайлбарлавал саяны бодлого маань юу хэлж ийн вэ гэхээр x нь хасах 2-оос нэмэх 3-ын хооронд байх ёстой. Өөрөөр хэлбэл манай функцийн график бол энэ А цэгээс Б цэгийн хооронд улаанаар зурагдсан хэсэг. Бид нар энэ ногоон байгаа цаашаа үргэлжлэж байгаа хэсгүүдийг огт авч үзэхгүй. Тийм учраас энэ завсар дээрх хамгийн их утга нь бол хаана? Б цэг дээр. Хамгийн бага утга бол А дээр хасах 2, энэ цэг дээр бас хасах 2 байгаа. Тэгэхээр функцийн хамгийн их бага утга маань авч үзэж байгаа завсраас маш их шалтгаална. Өөрөөр хэлбэл энэ А цэгийг жоохон хөдлөгвөл авч үзэж байгаа завсраас маш их шалтгаалах нэ. За дараагийн хэсэгт бүгдээрээ функцийн уламжлалын тусламжтайгаар хэрэглээний агуулгатай бодлогуудыг хэрхэн бодох талаар нэг жишээ авч үзье. За дараагийн жишээ маань 5, 8 гэсэн хэмжээтэй тэгш өнцгтийн дөрвөн булангаас нь ижилхэн хэмжээтэй энэ ягаан өнгөтэй квадратыг таслаад авчи. За үлдсэн дүрсийг энэ дөрвөн хэсгийг босгоод нугалчихвал юу үүсэх вэ? Ийм таггүй онгорхой хайрцаг үүснэ. За тэгвэл би та нараас асууя. Ямар хэмжээтэй ийм квадратыг таслаж авбал үлдсэн цаасаар хамгийн их эзлэхүүнтэй хайрцаг хийж болох вэ? Хэрвээ бид нэр x-ийг томоор тасалчих юм бол үүссэн хайрцагны маань суур жижигхэн болчих учраас эзлэхүүн багасчихна. X-ийг багаар авах юм бол хайрцаг маань хэтэрхий намхан болохоор эзлэхүүн бас багасчихна. Тэгэхээр хамгийн зохимжтой авахын тулд x хэд байх вэ гэдгийг бодож олъё. За тэгэхээр энэ бодлогыг бодохын тулд бүгдээрээ таслаж авч байгаа квадратынхаа талын уртыг x гэж. За ингээд сав хийсний дараа энэ x бол манаас савны өндөр болно. За савны маань өргөн юу болох вэ гэхээр энэ уртаараа 5 байгаа. Эндээс x хэмжээтэй, эндээс x хэмжээтэйг таслахаар савны өргөн бол 5-аас хасах нь 2x. За савны урт маань мөн адилхан эндээс x таслаад авахаар энэ хооронд 8-аас хасах нь 2x. Савны суур маань ийм болох юм байна. Савны суур маань 8-аас хасах 2x. Савны өргөн маань 5-аас хасах 2x. Савны өндөр маань x болж байна. За савны маань эзлэхүүн 8-аас хасах нь 2x үржих нь 5-аас хасах нь 2x үржих нь x байх нь. За тэгвэл бид нар энэ функцийн хамгийн их утгыг олох шаардлагатай.
За энэ функцээ жоохон хялбарчлах юм бол 40x хасах нь 26x квадрат нэмэх нь 4x-ийн куб гарч байна. За энэ функцийн уламжлал бол 40-оос хасах нь 52x нэмэх нь 12x-ийн квадрат. За уламжлал тэг байх. Өөрөөр хэлбэл максимум минимум байж магадгүй с жигтэй цэгүүдийг тодорхойлъё. За энэ цэгүүдийг олоход бол уламжлалаа тэгтэй тэнцвүүлж боддог. Энэ тэгштэглийг бодох юм бол 3-ны 10 1 гэсэн ийм шийдвүүд гарч. За гэтэл манай x маань хэдээс хэдийн хооронд байх ёстой вэ? За мэдээч хэрэг x бол савны өндөр учраас тэгээс их байх ёстой. За хайчлаад авахд сав хийх боломжтой байхын тулд савны маань урт 8-аас хасах нь 2x бол эерэг тоо байх ёстой. Өөрөөр хэлбэл x 4-өөс бага. Савны өргөн 5-аас хасах нь 2x бас эерэг байх ёстой. Тийм учраас x 2.5-аас бага. Эндээс дүгнэлт хийвэл манай x тэгээс 2.5-ын хооронд байх боломжтой. За тэгэхээр манай гарсан 2 с жигтэй цэгийн маань 333 буюу энэ 3-ны 10 гэдэг шийд маань 2.5-аас их болчих учраас ийм хэмжээтэй савыг хийх боломжгүй. Тэгвэл биднэрт олдсон с жигтэй цэг бол ганцхан x тэнцүү 1 гэсэн с жигтэй цэг гарч ирлээ. За одоо бүгдээрээ өмнөх ярилцсан ёсоор хэрчмийн захын цэгүүд буюу тэг дээр 2.5 дээр тэгээд 1 дээрх утгыг бодож үзнэ. За тэг дээрх утга бол мэдээж тэг гарна. 1 дээрх утга 18 гарч ийн. 2.5 дээрх утгыг бодвол бас тэг гарч байгаа. Тэгэхээр эндээс бид нар дөрвөн булангаас нь 1 гэсэн талтай квадрат таслаж авбал үлдсэн цаасаар 18 куб нэгж эзлэх үнэтэй таггүй хайрцаг хийж болно. Энэ бол хамгийн их утга нь. X-ийн нэгээс өөр таслаж авбал үүссэн эзлэх хүн 18 куб нэгжээс бага байна. За өнөөдрийн хичээлээр бид нар функцийн уламжлалыг хэрэглэн функцийн их бага утга олох талаар ярилцлаа. За энэ функцийн их бага утга олох бодлого бол эсэлтийн ерөнхий шалгалтанд нэлээд өндөр оноотой бодлогууд дээр ирдэг. Тийм учраас энэ талаар цаашдаа бие даан боловсролын үнэлгээний төвөөс гаргасан мянган бодлогын жагсаалтаас энэ бодлогуудыг нэмж бодохыг зөвлөж байна. Ялангуяа эсэлтийн ерөнхий шалгалтанд өндөр оноо авах зорилготой сурагчид энэ төрлийн бодлогыг заавал бодож сурах ёстой. За шалгуулагчдаа амжилт хүсье.